За сайн байна уу хаа? Оо, сайн байна уу? ой. За шинэ жилийн баярын мэнд хүргье. За шинэ жилийн мэнд хүргэе. За он гарах гээд гэртээ байж гинэ. Тий. За. За би нэг цайцуу. За тэгэлгүй яах. Төр үлгэрээ. Сайхан уу? Сайхан ярих юм алга. За тэгэхээр үзэгчд маань гайхчихж магадгүй. Тэгэхээр мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн 2010 оны хамгийн сүүлийн дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг 2010 оны сүүлийн дугаараа одоогоос 2-3 сарын өмнө их удаан хугацааны туршид бэлтгэгдсэн юм. Тэгээд бид нар Баттөмөр гэдэг ахынхаа захидлын дагуу анх нэвтрүүлгээ эхэлсэн юм аа. Оо за. За мэдээ за. За баярлалаа. За чихрээд. За. Их нэг шараас оч. За тэгээд амьдрал давгүй үстэй хаа. Дажгүй сайхан байна. За. Сүлд модоо тасчаал сүрлэг сайхан өргөөндөө бас нэг толгой холбоод байгаа энэ бичгийн машин тавьсан. Би ч бас авьяастай юм байна. За зохиол бичээд байна. Зохиол бич байна те. Зохиолын дотроо зөндөө олон зохиолч төрж идэргээл бас 2 холбоос яваалаа. Дөрөөр бас одоо бас уншиж өгнө. Тэгэлгүй яхаа. Батаха үзэгчд маань бас гайхчихж магадгүй те. Би бас сая хилээд байжлаа. Манай нэвтрүүлэг маань анх Батаа ах маань манай редакцад захиа бичсний дагуу одоогоос 3 сарын өмнө бэлтгэгдэж эхэлсэн. Тэгээд энэ хугацаанд жоохон юу болж өрнөж байсныг одоо хэдүүл хамтдаа үзэх үү. За тэгвэл. За сайн байна уу хаа. Тийм үзэгчтэй. UBS телевизийн мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хамт олон яг одоо нэгэн захидлын эзэн дээр орж ирээд байна. Таныг Баттөмөр ах гэдэг мөн үү? Мөн. За сайн байна уу? За сайн байна уу? Тэгэхээр UBS телевизийн мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэг тань дээр хүрээд ирлээ. Ороод ирлээ. Ирсэн үү? Ирэлгүй яг тэгэхээр захидл бичсэн шүү дээ ой. Тийм манай нэвтрүүлэгт олон 10 мянган захидл ирдэг. Тэр дундаас таны захидлыг сонгож аваад бид бүхэн тань дээр хүрээд ирлээ. За их баярлалаа. Гэхдээ энэ манай банхар гуцдаггүй надад мэдээд болохгүй. Энэ ёстой. За тэр яг. За ямар их зүйлсэн их баярлалаа танаа. Яг тэгээд ахаа таны захидл бас биднэрт их өрмөц санагдсан л да. Ягаад тэгэхээр өдий 37 наслтлаа. Хүнтэй суугаагүй, хайн ижилтэй болоогүй. Ганц биеэрээ ганцаараа ингэж амьдардаг нэгэн залуу байна гэдэг үднээс бид бүхэн таны захидлыг сонгоод тань дээр хүрээд ирсэн юм. Баярлалаа. Ээж маань зааж ойч 6 сарын өмнө тэгэл би гэдэг үуч хавраараа газар шаагаад тэгээд ингээр орон хөвгүүд надад нэг аяг хоолоо өртөөд гадаа түлээн үрстэй байхгүй. Тэгээд би боцлоо. Энэ хүн хантай байх зүгээр юм байна. Тэгээд ганц бодгал болохгүй ганц хүн айл болохгүй гэдэг чинь өнөг байхгүй мэдээ. Ихнэртэл болгож өгөөч гэж загтал утсан. Тэгэлгүй яхаа баха. Тэгэхээр үнэхээр мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг маань. Өнөөдөр таны захидлыг бид уншиж байхдаа олон сэтгэл зүйч нартай хандаж. За нэг иймэрхүү бүсгүй тань таалагдах болов гэсэн үднээс нэгэн бүсгүй сонгон энд авчирсан. Ингээд мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн бүсгүйг өрч байна. Үлийн үрэтэн жаргасан нэгэн биний нөгөө таа Нинжин сэтгэлийн цагаан сүдэр ханьдээ миний ханьдээ миний Таны мөрөөдөл биелж Сайхан гэр орон байна. Гэхдээ эмхтэй хүний гар татагдаж байна гэдэг нь мэдэгдэж байна. Зүгээрээ энэ сайхан гэр орон дээр эмхтэй хүний сэтгэл, зүрх, гар хорон нийлж босно уу? Бодохгүй босно. бас яг л тантай ойролцоо үе. Тийм үзэгчтэй та бүхэн харж байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг захидал бичсэн ганц бие залуу одоо хосороо байгаа гэж сэтгэл дүнг харагдаж байгааг харж байна. Энэ хуучин манай хэдийгээс авчирсан бомбаш. Ихтэй дөрвөн амтэн айлт байхад их сайн гэж ярьдیں۔ Баярлалаа. Энэ яасан сайхан бойдон бэ? Аймаг зүрхийн ихтэй им миний бойд тэглгүй яах чиний бойд энэ миний гэр За
Яасан бэ хаа? За сайн уу миний дөө. Сайн санаад. Царай зүсч та ч одоо халуун байгаа юм. Гайгүй. Өнөөдөр нэг юм уугаад өндийж. За энэ хүн аваад явсан. Наалга. Хардаа. Ястай ажилгуудад унтгаас өөр чинь энд байхгүй. Би юм хүн өст амьдралдаа ястай хараагүй. Хөрхраад шинжгээ хөрхраад унтууч амруулахгүй гэдээ боттоо. Ажил болоод гэр оронгос дэлбэрч одоо бөмбөгтэй цайл шиг. Одоо энэ Юу гүй юу чиний гараад. айл загнаал унтуулж хэвтүүлсэнгүй. Нойрондоос янзын харамшгүй. Яг энэ ховцнууд их. Одоо та нарыг явснаас хойш л одоо угаанаа цэвэрлээ арчлаа гэд энэ гуцсны өнгийн энэ арвч марвч чинь цэмбилгээ ичил гэсэн одоо хар байх байдгаар одоо. Одоо энэ сэрээс антуулаа. Өндөө зургтай хэрэг манай антуул. Хотоос айхгүй бол ёстой. За одоо сэрээ та тий. Сэрээ миний дүүрээ. Хотхон байгаа. Гайгүй хоо. Ондуулагч. Яа, залгаа. Би хэлдэг байц миний буруу. За, онтол. Өндөө. Антуулаа. Өндөө. Одоо өндөө. Ястаа нэг нээр багтдаг шүү дээ. Яа. Өндөө. Сэр, одоо сэр. Зургтай хийцгаа сэр. Тоо. Ямар бүдүүлгийн бэ чи? Яа, чи эмхтэн унтчих яаж юм бэ? Ямар бүдүүлгийн бэ? За сайн мэр өгч. Их ордер яагаад байгаа вэ? Бомболоод байгаа. За нэвтрүүлгийн хамт олон өрөөд ирлээ. Скан тэгээд очихд болдгоо юм уу даа ондуулаа. Зургтайг магч юм шүү дээ. Нойтон талхтал унтсан. Яа, сайн байна уу? Сайн. Чи амар бүдүүлгийн бэ? Эмхтэн унтчих чинь. Сэрхгүй юм чи яах юм бэ? Сэр бэлгүүг ачих юм чи. За ондуулагчаа тэгэхээр хоёуланд бас ярих зүйл байна л да. Тэгэхээр манай нэвтрүүлгийн оролцогч одоо Бата ах та хоёр нэг л таарч тохирохгүй байгаа юм шиг байна тий. Юу? Яасан? Бата чи таарч тохирохгүй байгаа гэсэн юм уу? Тэгсэн. Яагаад вэ? Гүгөө яг ер нь ер нь та хоёр нэг болохгүй байгаа юм шүү тий. Яагаад болохгүй зүгээр байдгаар л байж бид ч харин сайхан байгаа гэж би бодож штэ би. Төмөр юугүй хөө. Одоо дөрхөндөө буцгоо. Тий. Твиттер таарахгүй юм байна. Юу мөрөө хөөе чи. Чи ямар сон юм бэ? Би байдгаар л байж та чадлыгаа чи нэг л би чамд зүтгэж байгаа үстэй. Чи харалтаа би ядаж харалтаа би хуруу гараа бүгдийг ирж би чамд зүтгээд аваа үстэй. Чи ямар даврцсан юм бэ чи? Ерөн цаанд дандаа эрэмхтэй бүгдийг минь боош хийх ёстой юм уу? Манай Монгол ирчүүд амар ноён цантай юм. Нэг болсон болоогүй юм бичээл би хамаг юм хийгээл болооч та чи одоо чи талаар оролдож ш Бата. Болсон бодоогүй юм гайл доромжлол миний мөмө яруу найргийн тэр бичгийн машиныг дийж жолоодсон өдрөө. Үгүй яалаа дээлж байгаа юм чи тэгж болохгүй шүү дээ. Чи би амьдралыг болгох гэж ёстой чадлаараа л чартааж байгаа шүү Бата. Чи надаас өөр эмхтэй болохгүй шүү Бата. За тэр яг. За тэр яг сууж ямар ч хэсэг хүн орж ирсэн мэн цай цүүний юм бодоо тий. За яа Бата миний има биччихээ зохиолоо бичээ. За юу. Урдаа хаалгууд ичгээд. За. Хүүши наа зургтаа авалтаа на камера авалтаа. Болдоо та нар хүний эмхтөнийг хим идчих та нар болооч тээ. Юу амар юу гэж энэ миний аваад байгаа юм би одоох л доо. Би одоохон цэвэрлэнэ байж за юу. Нам унтсан ч харин жоо үлс чинь жоо мах идчихэд би одоохон цай чанаатай. За энийг бити аваад би одоо угаан. За одоох бити аваад л да. Бата нэдийг болов л та ямар онготой юм би. Одоохон угаачнаа. Амар үстэй юм байна. Бити аваад эмэгтүүний юм бити л да. Энэ аяг санаахыг бити л да. Хүн юу гэж бодох юм бэ? Манай танд найз нар юу гэж бодох юм бэ? За сайн байна хаа. За давгүй юу? Давгүй. Гэхдээ давгүй ч гэжтэй.
За таныг харин уцаар ярьсан гэхээр наашаа гараад ирээд ирлээ. За. Юу. Нөгөө хүүхнийсэн талаар би нэг жоохон ховрох гээ. За. За. Танах чи харин сайхан цэвэрхэн цэмцгэр айтайхан болцсон байх чинь вэ? Тэр талаар ярих юм байхгүй. Ажилд их сайхан юм уу? За та хоёр тэгээд давгүй байна уу? Давгүй. Нэг ярих юм байна. Энэ хүүхэн их гол юм. Байж алгалуулчих. Хайсуусан. Техний нэг донгийн алга болгалтын дээр би бүр гайхаад цагдаа магдаад дутхгүй юу? Тэгсэн чи ерөөсө холтдгүй. Тэгээ нүхний харсан уу гэл ингээл дүүргээр явлаа. Олон нийтийн цахмахаар зургийг наагаал байх явлаа. Тэгсэн чи дараа нь зүр ороод ирсэн. Хайц асуусан уу? Хаагур яваад ирж байгаа. Хаагурч яваагүй. Юу хийж ирж байгаа юм. Тэгэл айгу хөөрхөн. Ажилтаа айгу сайн. Гэр орныхын цэвийг аваад юм уу хашаа ороо гэж цэвэрлээ юм билээ. Энэ дээврээ чи уулахын уулаад наахын аагаал хатгын надаал тий. Ингээл цэнгэлж хаяал. Үгүй дээ алга болохтой хэдийн ирэх цагаан алга болж байна. Тэгжэл алга болж байна. 7-8 нэг аа. Ямар ч орсохгүй алга болж байна. Тэгэл шинэ гэрт байгаа ааваас үлж гисэн нөө хэдэн мөнгөн зүнг юм яа. Галар залгар юм яа. Аваа яваад. Айгуу сайн. Та тэгээд тэр авч явахыг харсан уу? Харсан би бүр баримттай араас нь ламбарднаас авах юм авсан. Тэгээ зарим нь өөрөө хөрхийн залил аваад ороод ирсэн л дээ. За. Ингээд сайн юм. Уул анкетэн дээр их аятайхан боловсралтай ажилласыг сайн өсгүүл гэж бичсэн байсан да. Тий. Тэгээд анкетэн дээр нэг л юм бичээгүй л. Гол гэдэг нь л бичээгүй л. Тэгээ одоо хүртэл алгуулсан. Одоо тэгэд гараад хэд хоног алга болсон юм. 7 хоног да. 7. Нэг ч ирээгүй. Ороод ирлээ. Оо сайн байна уу? Тухайн тийсэн баг юм. Сайн байна. Ай хоолны бодот юу? Хэрэггүй. Наш сөхөө. Яасан би хаан зүгээр үү? Зүгээр. Энд нөгдөг үсттэй. Зүгээр. За гिचээ. Тэгэхээр манай мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн одоо хамт олон бас та хоёроо яаж явах юм байна даа сурчлагаа өргөжлүүлээд явж байна л та. Би тэр давгүй гоё боломжтой сайхан байна. Би эдрийг дуудчихад чиний талаар авч хэлцгээд тэгээд одоо болидоо ойл. Жаа хөөхтэй тоош. Одоо яасан бэ? Хөө яана. Энэ маань намайг буруугаар ботсон юм шиг байна. Хүй бата чи намайг буруугаар бодоод байгаа юм биш үсттэй. Би ч олонтойгоо буужгинж байгаа ирж байгаа аахгүй юу чи. Хаана олон буужгинж би тэнд очиж буужгинж байгаа ирж байгаа аахгүй юу. Алга болоод ирэх болгондоо энэ үгээ хэлт. Хүй яана. Би тэгтээ бас чам боддоггүй шүү дээ. Би шүн бүр зүүлж чамд шүү дээ чам. Чи минь яаж байгаа ийж байгаа бол хоос онжоо бол айгуу санаа зовдөг аахгүй юу энэ чи. Хүй бата яагаад байгаа юм бэ зүгээр үсттэй. За яах вэ? Ингэж бодож байгаа бол яах вэ? Харин чи над нэг боломж олгоч. Би чамд боломж олгосон биз дээ. Анхны алгуулалтан дээр чинь би чамд ороод ирэхэд нь за чамайг би дахиж ингэж алгуулах юм би чамаас болно. Харьцаа даслана гэж би олгоогүй ш олгосон. Би тэр чи ойлгож байна да бата. Хүн нэг алдаж болно. Хоёр дахь алдахгүй байж болно шүү дээ бас. Хоёр дахь боломжийг олгож байгаа чи. Хоёулаа 14 хоногийн түр салтий. Тэгээ хоёулаа тэр хооронд бие бинийгээ санах нь уу яах нь харъя. Тэхүү. Чи тэр 14 хоног биенээс оол гэж үзсэн шүү дээ. За. Чи миний айгуу гоё мөрөөдлийг байхгүй болголоо доо. Хоёлаа эх сард хүүхдтэй болъё. Тэгээ явандаа машинтай болъё. Энэ амьдралаа айгуу гоё болгоё гэж би айгуу гоё том мөрөөдсөн байсан. Чи энийг үгүй хийж байгаа юм уу бата? За зөвхөн ингэж байгаа бол би одоо юу гэх тийм биз дээ. Уучлаарай. Дуурай ашиг. Бано. Оо зуушлах төвчөөноосоо. Оо тийм байна. Би байна. Оо. Тий. 3 сарын өмнө зар өгсөн тий. Зарын дагуу ярьж байгаа юм уу? Оо. Очих уу? Одоо ч очих боломжтой болж л байх шиг байна л да. Тий. Хааны. Гоолтой танхил доо. Оо за би маргааш шуудангаар сууч болж байна тий. Өөр хүүхдүүд нь хэрэг. Оо боломж юм байна. Тий. Өтөр ихнэр нь эргэж ирээд тийм асуудал үүсгэж байгаа юм шиг үстэй. За тэгвэл санаа зовлт би маргааш шууд суудна. Ааха тэгье. За. Хүн амьдралаа шийдэж байгаа би ч гэсэн амьдралаа шийдэж байгаа юм байна. Тэгээд батад нэг л хэлчихье.
хүн амандаа орж ирсэн шар цэцэг хэлээрээ төлхөө гэж нэг үг байдаг шүү дээ. Чи шар цэцэг хэлээрээ төлчихлээ дээ Батаа минь. Чамд амжилт хүсье. Сайхан амьдраарай. Би ч гэсэн амьдралаа зохиолоо. Баяртай. Баяртай. Иймэрхүү л байдалтай л байна. Энэ ихтэй хүнд ханиулахгүй. Стаалахгүй. Амар. За хаа тэгээд одоо цаашдаа яа гэж бодож байна да. Бай тоног яг ганцаараа амьдраад үзье те. Ахын ч гэсэн нэг жаахан бодъё. Тийм ээ. Хэмээтэй. Тэгэхээр хаа мөрөөдөл бэлдгийн нэвтрүүлэг маань үргэлж ирсээр байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн сурчлага хэсэг маань яг 12 сарын 31-нд буюу он гарахын өмнөхөө ирж тань дээр уулзъя. Тэг бол түр баяртай тий. болно. Тэгээ. За тэгээ үзэгчдийн мөрөөдөл бэлдгийн нэвтрүүлэг маань үргэлж иж байгаа. За таны одоо үс сахалж бас нэлээд урт байсан байх шүү. Ястай. Ивгүй ч. За нэг иймэрхүү манай нэвтрүүлэг маань болж өрнөжилсэн юм аа тэгээд. Тий. Одоо байхгүй болсон юм. Харин тий. Цэцний засаа сайхан болсон байна. Хорооны юу яж байгаа шүү дээ. Урлаг сая харилцаад бас сая шинэ жилийнх нь комиссар нь суугаад нэг хэд хоёр хөтлөгчийнх нь бас үгийг бас дүүгийн бас мөр холбот толгой холбож өгөөл тий. Бас тэгээд тэр яг одоо юу нэвтрүүлэг үзсэн одоо энэ ходог модог тэр очролцохсоор боо юм болох юм байна да. Ихнэртэй уулзсан бол тэгэхээр бас төгшдгүй яг хэлээ. Тэгээ яг наад асуулчин бас манай үзэгчдэд ч гэсэн сонирн байгаа байх л та. Тэгэхээр батаах манайг одоо хань жилтэй болж гинөө сэтгэлд нийцсэн хүн байна уу яаж юм те? Яг энэ хүн дэлхийд бас те айлс хахаар авдрах гэж одоо яг манай энэ ажлынх шаны нэг хүүхдээ тоглодог байсан. Тэгээ сүйд алга болсон юм. Тэгээ сайхан ирсэн байлээ. Нэг долмаа гэдэг охин байсан. Долмаа гэдэг үү? Тий одоо нэг хүүхдээ болсон мөлий найдантай тэгээ яах. Нэг хүүхдтэй хүүхдтэй л ахгүй да. Найдаад гинүү? Тий. Манай одоо зохиолоор ич тончин найдан гал зохиолоод гэжтэй өнчи хүүхдтэй гэдэг штеп. Яа би зохиол уншдаг болохоор бургуурж яриад байгаа. Тончин найдан гэ нэг найдантай хэлдэг. Тэр маань бас сая хойрхон битэр бас гашааны сусраар бас би нэг харалцаад авсан. Би тэр хотгон дээр уснаас нь зөөгөөд гэрлэн оруулж игээд. За ямар гэсэн. Тэр маань бууз бэлдчихсэн. Одоо би чам чигэн жигэн. За. Бас салаад одоо анаа дээр оруулж өгнө гэсэн. Тэглүү яах вэ? Тэгээд за тэгээд та хоёрт амжилт хүсье батахаа. За 2011 онд та өшөө аз хиймэртэй өшөө сайхан амьдрал илүү тэмүүлж явуултгаа. Мөрөөдөл бэлдгийн нэвтрүүлгийн 2010 оны хамгийн сүүлийн дугаард оролцсон Батүмөр ахта маш их баярлаа. Танд шинэ он шинэ жилийн гал халуун баярын мэндийг хүргэе. За мөн бүх нийт үзэгчидтэй шинэ он шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Баяртай сайхан баярлаарай. Буудаж байгаа. Яха дүү ялцахгүй ард бас нөгөө төлөв. Юу долмаагч салаад оруулж ирж гашаад аваад ороод одоо. Сайн байцгаана уу эрхэм мэнд үзэгчтэй. Та бүхэн сайхан амарцгааж байна уу? Кофе Уд сая үний нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн баярын дугаарт маань Шонхрын Дэвэлт клубын багш тамирчид оролцож байна. Ингээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За. Бас манай үзэгчдэд бас сэргээхээр бас огцом сайхан мэдчилээ. Баярлалаа та бүхэндээ. За ингээд бид бүхэн зочдоос уламжил ёсоор кофе уух уу, цай уух уу гэж асуулт тавьдیں۔ Юу уумаар та? Би жуус ууч. Жуус. Жуус ууч. За, та юу хөө? Багшаа би ус уух уу, жуус уух уу? Чи зүгээр суугаач. За. Ус. Багшаа би ус уух уу, жуус уух уу? Ус уу. За багш. Багш юу хөө? Бүгдийг олоод ууч. За. За тэгээд хийж явах хооронд нь өөрсдөө товч танилцуулаад тийм ээ энэ клубийнхаа үйл ажиллагааныхаа тухай анх эзэн үүсгэн байгуулагдсан гэх мэтчлэн бас яриа эхлүүлэхгүй юу? За тийм бид нар бас одоо бол байгуулагдаад удаагүй байгаа. Тэгээ одоо анх бол Барын савар гэдэг нэртэйгээр байгуулагдсан. Тэгээ тэр бол одоо их нэр нь хүндэтсэн. Тэрний дараагаар бид нар Шонхрын нүд гэж өгсөн. Дахиад өөрчлөөд үү? Тэгээ бас хурцсадсан. Одоо бол Шонхрын Дэвэлтгээд арай зөөлсөн нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Танай клубд чи ер нь хэдэн хүүхэд суралцж байна? Нэг олон хүүхэд суралцаагүй зүгээр одоохондоо хүн ирэхгүй байна. Тэгээд одоо бол нэг алт мөнгөн хоёр шавтал байна. Тэгээ одоо ямар сондоо бас маркетинг менежментээ бас сайжруулъя гэд танаа нэвтрүүлгээр орж бас секцэндээ хүн амруулъя гэж бодож байна. За тэрийг ойлгож байна. Тэгээд юу танаас асууя л да. Анх багштайгаа яаж танилцсан бэ те? Тэгээд энэ бие хамгаалах урлагаар одоо хичээлэх болсон тэр анхныхаа мөчүүдээс хуваалцахгүй юу? Тийм ээ? Өө анх би багштайгаа баарнд зодолдод танилцсан. Багштайгаа юу? Тий. Зодолд шүүх багшигаа зодод танилцсан. Багшигаа юу? Тий.
багш тэгж баарн дахид security хийдэг байсан. За. Тэгээд тэрнээс хойш одоо багш шавын барилгаатай болцсон. Айнаал. За. Мундаг. Одоо миний их дарж байгаа. За. Галзуу амтны шүү дээ. Багшийнхаа зодно гэдэг чи одоо бас их сонин түүх байна те? Үзэгчтэй? Бас сонин те? Бас сонин шүү дээ. Үнэхээр сонин танилцсан байна. Тэгвэл Энийг хогшоо. тэгвэл таны хувьд бас багштайгаа яа танилцваа бас? Миний хувьд бол одоо би хөгжим бүжгийн коллежийг бүжигчний ангиар би төгсөөд 3 жил болж исэн. Бүжигчний ангиар. Тий, бүжигчин баггүй би. Бүжигчин юм уу? Тий. Оо бас. Тэгээд би 3 жил хийх юм олдохгүй нэг өдөр гудамж явж исэн багштайгаа тааралцсан. Зөв. Тийм багш маань тэр өдөр маш хүнд тулаанд оролцсон уу, яасан, хүн зодуулсан уу, бөөмд ухаан хүн хэвлэжсэн. Багш нь уу? Тийм. Тэгээ би гэртээ аваачаад бүр совлаад эмчлээд хөл дээр нь босгосон. За. Тийм. Тэгээ багш маань чи миний амийг аварсан. Чи бол миний багш шав байх ёстой гэд би тэр багшийн барилгаа авсан. Тэгээ багш маань бүх эрдэм чалгаанаа зааж өгнө гэдэг өнөөдрийг хүртэл одоо би тэр багшийн барилгаа авсан. Танай клуб яг хаана байрладаг вэ? Байрлалаа заагаад өгвөл бас. За хүмүүс бол засгийн газрын ордныг мэдж байгаа тий. За тийм. Засгийн газрын ордны зүүн талаар явсан чанга хоошоо долоон будал явсан замаараа салахгүй яваад. Салахгүй явж байгаад яг тэр нэг автоплазагийн хойдлоор иргсэн баруун тиш иргсэн зам руу оронгууд тэр тоосон улаан тоосон худаг байж байгаа. За. Тэр худаг нь бид нар бол гिचээ сургуультай явуулж. Худгийн дуу. Тэр ус тасарсан тэнд ус түгээх байсан. Зөв. Тэнд засвар хийгээд тэгээд тэнд нь одоо засвар хийгээгүй байх л да. Тэгээд яаж байлж? Одоо ингээд хүүхдүүд авна. Тэгээд төлбөрөөрөө бид нар бол засвараа хийн. Олсон мөнгөөрөө засвар хийж. Одоо хүүхдүүдээс авсан мөнгөөрөө засвар тогтчлтын ажлыг хийнийг бодож байгаа. Төлбөр мөнгө гэснээс одоо танаа элсэлтэй одоо танад шав орё гэх юм бол одоо ямар төлбөртэй орох вэ? Төлбөр бол нэг айхтар бишээ. Нэг айхтар хувааж цаас юм бол байхгүй. За. Нэг 50,000 орчим. 50,000 төгрөг болж шүү дээ. Хүмүүнд үзэгчтэй бас 50,000. Юугаа идж уух юм бэ энэ чинь? Багдах юм шүү. Тэгвэл нэг 70 орчим л байна шүү дээ. 70,000 төгрөг юм байна. Хүмүүс үзэгчтэй. Үгүй. Багш ийм байхгүй да. Гэрэл захилгаан түрээсийн мөнгө. Тэгээ тэн чи засвар. Тэгээ дээрэс нь одоо бүгдээрийнх төлбөрөө тохироогүй байсан юм уу? Зодон зохионыхоо хэрэгслийг авна. 100 бол багтаад байгаа шүү дээ багш. Тэр захилгаан маглаан дүүрч одоо хоол ундгүй зүт шүү дээ. За тэгвэл юу яа дөө 150. Ер нь бол яриноо. Тэг шууд бас нэг хүнийг тулгаад байхгүй бас. Тийм ээ. Ер нь буугаал тэгээ нэг 120 морь дээр л болох. За зөв. Уян хатан хандж байна тийм ээ. 120 бол багтах гээд байгаа шүү багш. 120-оос доош бол За ер нь ямар ч байсан эрхэм хүнд үзэгчид та бүхэн сонирхоод очих юм бол төлбөрийн нөхцөл байдал дээр бол ярьж тохирж болох юм байна гэж ойлгож болох юм байна тийм ээ. За тэгээд бас нэг зүйл асууя л да. Багшийн эрдэм шавьяас, шавийн эрдэм багшид гэж одоо нэг сайхан үг байдаг шүү дээ тийм ээ. Одоо танаас гэж асуухад танаа багш чи яг юу голчлон заадаг вэ тийм ээ? Зодооны арга техникийн хувьд ч гэдэг юм уу? Тийм ээ. Бас нэг багшийн арга барил гэж байгаа шүү дээ тийм. Тэрнээс ярихгүй. Би багштайгаа танилцсанаас хойш хүн зодуулахаа болцсон. За та тэгвэл их зодооны урлагийг сайн эзэмшсэн байх нь байна тийм ээ? Үгүй би зугтчдгээ. Тий. Зугтдаг. Зүгээр хүмүүсээс зүгээр л зугтчдгээ. Багш хэлдэг байхгүй юу? Зодооны олон нэхнүүд дотроос хамгийн чухал нь зугтах гэж. Би өмнө одоо багштай танилцааг байхад айгүй их сорив авдаг байсан ингээл зодолтоо толгойд өрөө сорвтой шүү дээ. Одоо багштай танилцсанаас хойш нэг сорив нэмээгүй. Шууд зугтчдгийг шүү дээ. Яг үнэ. Нөгөө би гайх чинь та гарцаагүй байдалд орсон нөхцөлд яах вэ? Зугтах ямар ч арга байхгүй болсон. Тийм нөхцөлд яах вэ? Тийм үед яад юм багш. Яаж хийж байгаа зугтан та. За яаж хийж байгаа зугтах юм аа нэ. Ер нь бол ийм үг байдаг. Ана зодооны багш нар ярьдаг. Зураг зодон хоёрыг бол холоос харсан дээрээ гэж. Ер нь тийм ээ. Аль талдаа хэл балгүй тийм ээ. Тийм. За тэгээд ер нь бол үзэгчд бас сонирхож магадгүй тийм ээ. Та бүхний одоо дасгал сургуультаас бас нэг сюрприз бариад үзэгчдэд бас үзүүлвэл тийм ээ. Манай зочид болгон одоо өөрсдийнхөө өрмөц тэр дуучин бол дуугаа дуулах жишээтэй тийм ээ. Тэгэхээр ийм байна. Хөгжиж бол хөгжмөө үлээх тийм ээ. Бид нар бол одоо бас яг нөгөө одоо юу тохиоромж одоо бидний хэрэглэгдэхүүнүүдийг бүгдийг одоо секцэн дээр орчоод ирсэн. Уулын тоосноос толгоор ингээд зогчтой тоосон байхгүй тийм. Гэхдээ тоосгоч байгаа л да бас юм яаж энд нэг тоос аваад ирсэн бас сонирхоод манайхан ч бас их сонир шүү дээ тийм. Энийг нэг одоо яаж хагалах уу жишээлбэл тийм ээ. Энийг бас манай үзэгчд за иргэн үзэгчтэй. За ингээд манай мөнгөн шив. Багшаа би чинь банзал цагж байгаа шүү дээ. Топер ороог байгаа шүү дээ. Бас тэгж үе шаттай орлоо. Тийм бас тийм шүү.
За. За алтан шав. Маа. За. Толгоор. Багшаа би өчтөр толгоор нөө цэм таглаад толгойд орхицсан байгаа шүү дээ. Дөрөгцөн. Өө заавалч хагалах гээд би оо шаардаад байгаа юм биш тийм ээ. Үзэгчд бас ойлгоно тэрийг заавалч хагална л да. Багшаа болоо. За би л хаглая да. Багшаа болоо. Багшид хагалах. Болох юм уу? Зүгээр. За хэрхэн үзэгчдээ бас яг манай оргил үг ярьж байна тийм ээ. Та бүхэн сайн хараараа бүгдээрээ хамтдаа харцгаая. Багшаа. Төвлөрөл дөө. За. Яа. За. Яа чуу. Багштай тоосох. Багш хугалцтай штэ. Хуурч байна. Багш хугалцсан. Үгүй Өчтөр хайгаад исэн юм бол би байж чи. Хугалж байгааг юм уу? үгүй. Худаа хугалж байгаа. Урд бид дандаа бэлдсэн тоосгоо болдог. За тэр яг. Яг зурцсан тоосгоо болдог. Яваацсан. Би авч явна. Би авч явна. Энийг хүмүүс дүү. За би танд торон хийгээд өгнө. За ёо. За манай секс дороо тийм хардаа. Хараа багш хугалсан шүү дээ. Хараа. Багш худаа хугалцсан. За тэр стога илж. За хоёр үргэ. За гэргүүд үзэгчтэй. Та бүхэн шинжлэрээ сайхан баярлаарай. Манай энэ удаагийн дугаар өндөрлөө. Дараагийн дугаар түр баярлалаа гэргүүд үзэгчтэй. За сайхан болсон заяа. Аха. Хараа сая тоглож аавь. Баяа хоноо. Байна. Чиний нэвтрүүлэг дууссан уу? Чи хаана явж байна? Би ачих холоогүй нэвтрүүлэг дуусчихад би чамааг дайраад тэгээд хоёул явцгаа очив. За юу. Нэвтрүүлэг одоо эхлэж байгаа юм уу? Оо, за би тэгвэл түрүүлээ очиж идэв. За. За яри. За. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ UBS телевизийн гэртээ харих зам нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр 12 сарын 31 баярын өдөр. Энэ өдөр нэгэн ямар ч хамаагүй нэг хүнийг баярлуулах гэж утсан юм. Энэ үгээр явж байхдаа би дандаа боддог харж байдаг энэ хүн их олон жил 10 бараг миний мэдхээр бараг 10 гаруй жил энд сууж байгаа хөлгөө хоёр хөлгөө хөлөө тайруулсан нэг юм ядарсан нэг хүн байгаа. Яа тийм бас нэг Монголын эмэгтэйгээс гарсан нэг Монголын хүү байна. Монголын нэг иргэн байна. Энэ хүнийг 12 сарын 31-ний өдөр баярлуулах гэж утсан. Гэхдээ энэ нэвтрүүлгийг бид хийхдээ камера дэлгээд олон түмэнд харуулад ингэж энэ хүнийг хичээ зовоох гэсэндээ биш. Зүгээр нууц дурангаар хоёр хүн хоорондоо хоёр эгэл сайхан Монгол ир хүн хоорондоо ярьж байгаа юм. Маягаар энэ хүнээс сэнхэн сурж авч ирсэн байна. Камерын дугаар. За сайн байна уу? Сайн байна уу? За шинэ жилийн баярын мэдрэг. Сайн байна. Сайхан баярлж байна та? Сайн. Юу вэ? Яраад юу? Энэ нэг зүгээр радио нэвтрүүлэг байгаа мó. Зүгээр хоёулаа нэг сайхан нүүр царай гарахгүй юм чинь хоёр монгол хүн хоорондоо ярьж байгаа юм шүү дээ. Үгүй би мичээгөө та тэнд санаа зовхон байхгүй. За та энэ хэдэн жил сууж байна энд? Та нар одоо ийм авах гэж байгаа уулын эрдгэн хилээд тийм ээ. Би бас ажилгүй цаг заваа гаргаад бас ингээд цаг маг аваад ингээд уулзын учрын бас ярилцлага авъя гэдэг. Тэрээс ингээд яг та нар яг ажилдаа яваад ингээд ажил салгардуул дундуур нь орж иж байгаа байхгүй. Тэг чамаа ингээд чи тэр уулзаа сууж байгаа хооронд өчнөө хүмүүс яваад би өчнөө дуудуулах хугацаа ингээд өнгөрөх гэж байгаа. Өө за. Ороо очлоо. Энэ хүмүүс нэг ярилцлага мэслэх. За муу. За өнөөдөр шалахгүй наа. Өнөөдөр үнэхээр муудчих шүү. Өнөөдөр 10 Өнөөдөр ч ерөнөд баяр дөгч тоолоо. Эрхүүд үүсчтэй хөрх энэ хүн гараагүй хүн байна хөрх бас л нэг гэмтэлтэй. Энэ өдөр гараагүй байсаар бүр дүрдээ ёо. Үгүй та ч одоо гартаа байсан юм чинь. Манай найз واخгүй да. Бас гараагүй болохоор бас хүмүүнг илүү өгөх. Бас яг энэ бас менежмент юуныхын тал дээр бас бид нар бас харж ажиллаж байгаа юм л дээ. Та нар ч гэсэн бас менежмент асар ихээр нөлөө үйлчилдэг юм байна тийм ээ. Юу юм бэ? Хөөе хэр яах вэ? Машин твэний тэрч байгаа хөгч тийм хөгтөө болмаар байна. Жоо хөгт. Номгоо юу? Номгоо сурцтай уйлж гарч байгаа юм. Би хараад ах нэ. Тэгмээд чи уйлаад чарлаад орилоод ирэхээр 50 гарсан агуунаар зүгээр орилоод чөл мөнгө өгөөд ийм. Энэ айхтар. Юу н одоо бас нэгтэй бас юу ахгүй энэ ч бас мэрэгжлүүлээд явчихж байгаа байхгүй яг урлаг байгаа байхгүй. Тийм хүүхдтэй болж байгаа яалтай. Энэ одоо тэгээд хүүхдтэй өргөхлөөр мөнгө илүү өгч чинь тийм ээ. Хүмүүс яг нэг маркетинг менежментийн мөнгөлт гэж байгаа юм л та. Бас нохоод өрж болж байна. Нохоо гөлөг мөлөг явал хүн чинь бас амтнд хайртай. Хүү ихээс намайгээс илүү тэр мүү гөлгийг өгөхөд үү игээд мөнгө өгөөд байж юу. Бас айхтар Бас мэдмээр л юм Сэлбийн гүрэндээ нэг шинэ юм гараад ирсэн За байна. тийм гин. Тэгэд үзэгдэж харагдаагүй нөхөө гарч ирсэн гэсэн. Тоош юм. За тэр яаж вэ? Тэр ястай имээд юм. Хараад хөтлөө ирээд би. Хараа. Хүмүүсээ надад мөнгө хайр би өсөж байна гинэ. Яаж мөнгө өгөх юм бэ? Тэр дуусаа. Тэр 7 хоног суугаад тэгэл юуж байх. Тийм тэнийг юм бич.
Хүн юу гэж хүний хоолыг бэлтгэе. Тийм шүү дээ. Тийм үстэй. Эцэг мань үчиг адил одоо тэр номгоо шиг адил нэг муу нохоо биш. Дуулж муулаад бас тийм үстэй. Амаас зүгээр хүн хоол өгөөд би өгсөж. Тэр юу вэ? Хүний өмнөөс үзэж байгаа юм уу? Гуйлгоход бас нэг ухаан хэрэгтэй юм. Ухаан хэрэгтэй. За тэгвэл маргааш тэгээ ямар ч хэлсэн цөмөрөө танаад очив тэгвэл. Хөлөө нуглаас оцч аль их хөл. Цааш хөлтэй юм уу чи? Юу баса? Бэж бас л маркетинг менежмент ой. Тус дүүчлээ бүр ёо. За ямарсан танаад очив цөмөрөө. Манай цөмөр чигээ хоёлаа. За маргааш Хайж гарга би. би одоо буй. Маргаашнаас байшлаа солио. Тэгээ хаана очих вэ? Скай. За тий Скай очиж тгүү. Тэгээ одоо том супермаркетууд л явъя. Одоо баяр болж шүү. За чус. За танаа харж яанаас юу вэ? Яа. Энэ ямар үнэтэй энэ ямар машин бэ? Энэ яг нэг Land Rover-ийн Range Rover гэдэг машин. Land Rover юм те. Яа, энэ одоо амар үнэтэй. Гүй гайгүй штэ нэг $115,000 л байна уу да. Тэг нэг $115,000-120,000 л орчин байна нэг. Энэ миний машин. Миний машин. Миний машин. Яагаад? Юу яагаад гэдэг чи юу ч. Яа. Чи сая машины гадаа бүр алмаараад байсан гайхаад байсан юм уу? Би таны машин хулгай хийж гэж яагаад гэсэн бэ? Ахын машин байхгүй юу? Тэгээ та гуйлахгүйгээд үү? Үгүй. Ахтай энэ нэг мэрэгжил болгочих гол би энэ чинь те нэг компани болгох гол бас ахтай юу хэмээр юмдээ энэ бас нэг хийж байгаа ажилдаа бас нэг тийм чармаалт гаргаад би одоо нэг доороо бол одоо саяны манай найз мэтийн нэг надад бол нэг тийм юу вэ шүү нэг далаад хүн байх шүү. Өдөртөө л надад нэг хэдэн төгрөг өгчдөг нэг тийм далаад хүн байна. Оо би чи амьдралаас амар тасарсан юм биш тахаа. Би чи таныг ёо би таныг хараад юус дандаа юу яадаг гэхгүй. Өрөвдөж яваад гэхгүй. Нэг хоолны мөнгө чинь бэлэн гомж гэсэн өгчөөсөө гэж ёо ичслээ. Тийм ээ бэлэн гомж гэсэн хоо шүү дээ. Ер нь гэхдээ хүн бүхэн адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тийм ээ. Тэн чи бас л бизнес шүү дээ. Бизнесгүй юм гэж одоо хаа байсан юм бэ? Тийм ээ амар тасарсан бизнес шүү дээ. Тий. Чи бизнес л бол бизнес шүү дээ. Ёо. Одоо эндээс би нэг хүнээс ажилчнаас одоо цалингаа аавна. Орлогоо өгсөг үү? Тий нэг орлогоо өдрийнхөө орлогыг ингээл түүгээл авчдгийг. За. За, өнөөдөр орлого. За. За. Хоол унд дээр мэдөө. За. Йоо, энэ хүн ч өөрөө амьдрал хэцүү шүү. Энэ манай ажилтан шүү дээ. Одоо бид эд чинь ингээ шинжил мэнжилээ хийн. Ажил ихтэй шүү. Энэ хүний амьдрал өөрөө ямар вэ? Даагүй шүү дээ. Сайн нэг 2 өрөө байр авч өгсөн тэгэл байж лээ. Йоо, тэгсэрнэд ингээ хувцлах нь чи угаасаа ажлын хувцс юм байна те? Тий, ажлын хувцс шүү дээ. Ерөөсөө би тантай зүг ажил таны компанид орё. Янз юм байна. За. Давай. Ой. Я свой боду. За Жор. Манай дэрнэ гэвэзтэй. Дорорт. Заваа нэг иймэрхүү л амьдрдгийг. Чи юу хараад алмаар да. За, цаа. Айлд орж ирсэн сайхан хадуун заган сайхан хоол ийх үү? Ямар хоол ийх үү? Би явлаа хэрэг юу гэж байгаа юм чи? Айлд орж ирсэн. Дүүтэйгээ нэг хатуу юм тулгнаа.
Ахаа би арх хөх би одоо ажил руу яраад. За, ахын нэг иймэрхүү л амьдрдаг юм да. Энэ амьдрал хүрэх гэж ахын бас их зүдэрсэн. Ахнда сохор болж үжиглдэг байла. Сохор болж үжиглэж байгаа. Төвшүүдэнд ороод над мөнгө өгөөж явжсэн нэг хүн хөөе нөгөө мөнгөтэй карварууд гарсаар байж байгаа байрыг таад. Тийм үгүй юмуд болдгоо юм. За. Хунаа тэв. Байхгүй яа энд болох ах. Хөөх хитөө төсвих. Цалин давдгоо. 300 тэгтээ саяас амар юм гисцсэн байгаа. 320 болцсон. Яаж болгох юм дээ амьдралаа. Яг болгох юм. Ах тэрэ иржээ хэрэг гарвал мэдөө. За баярлаа. Одоо явах бол яарад байна уу? Тий би одоо явлаа. Хоноод явах юм уу? Үгүй яа л баярлаа. За. Энийг шинэ жилээр хэрэглээрэй одоо. Баяр болжээ. Баярлаа. Баярлаа. Эдээс авсан. Алнаас нахсах. Өөдгөө дутаагаас бүгднгээс намсахгүй. Ой ямар хамгийн ордонд харцдаг шүү дээ. Баярлаа. Би ихнэрт авчих уу? Тэг хүүхдүүддээ бас авч болно шүү дээ. Баярлаа. Одоо болсон. Баярлаа. Ой, нэрээ матгач. Иссо. Чи энд нэг над гар үсгээ үлдээгээд өрхөө. Оо миний гараас ирэх. Зүгээрээ. За. Йоо, баярлаа хүндэсэнд баярлаа. Сюрприз. Алаадаг. Зүгээр аваад. Йоо. Чамд бэлгэлчих. За баярлаа. Оо нэг эстоны сайхан санаа төрлөө. Эний чи яваад мьюзик хөтөлтөнд харц салгад өгч. Хүмүүсийг одоо баярлаа баяртай. Оо малгай авч. Өхрөн мартсан. Баяртай. Баярлаа. Хэрэг болоод би тань нар ярьж яах вэ? Тэг нөгөө газараа л очиход байж байна. Баярлаа. Сайхан баярлаарай. За, мэдээж гэсэн сайхан баярлаарай. Сар шинийн мэд. Сар шинийг шинэ жилийн мэд хэрэг баярлаа.